Сайн бацхан уу шимжлэгтэй давтай морил намайг Магна гэдэг. Өнөөдөр болохоор та бүхэндээ хэрхэн хятад хэлний яриагаа сайжруулах дээр нийт 8 зөвлөгөөг бэлдсэн сууж байна. За би болохоор хятадд ирээд суралцаад 1 жил болсон оюутан байгаа. Одоо магистр 2 дугаар курст орно. За тэгээ би энд хятадд 1 жил суралцахдаа миний ойлгож авсан хамгийн том зүйл болохоор миний ярианы чадвар бусад чадваруудтай харьцуулахад хамгийн сул чадвар юм байна гэдгийг болохоор маш сайн ойлгож авсан. Хүмүүс надтай нэг хэсэгтэй хүмүүс надтай ингээд юм яриад ярангуут би тэр яриаг нь ойлгоод байгаа мөртлөө яг эргүүлээд хариу өгөх болонгод гацчихдаг байсан. За тэгээд үүнээс бол би юу гэж ойлгож авсан бэ гэхээр сонсоод ойлгодог байх чадвар болон эргүүлээ хариулдаг байх чадвар хоёрыг тусад нь хөгжүүлэх шаардлагатай. Хоёр өөр чадвар юм байна гэдэг болохоор сайн ойлгож авсан байгаа. За өнөөдрийн бичлэгээр болохоор аль хэдийн таны тархинд байгаа хятад хэл мэддэг үгнүүдээ амнаасаа гаргаж чаддаг болоход чинь туслахуйц зөвлөгөөг өгөх гээд бэлдсэн байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ орцгоё. За миний та бүхэндээ хүргэх хамгийн эхний зөвлөгөө бол зорилгоо тодорхойлох болон хөгний ач холбогдол гэсэн зөвлөгөө байгаа. За ерөнхийдөө хятад хэлний яриагаа сайжруулахын тулд хамгийн ихэнд өөрийнхөө зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Та зүгээр HSK-д тэнцмээр байна уу? Эсвэл хятадд сурмаар байна уу? Эсвэл хятад хэлээ ашиглаж бизнес хиймээр байна уу? Эсвэл бүр цаашлаад хятад хэлээ бусад хүмүүс заахыг хүсэж байна уу? Тийм ээ бүгд өөр гэсэн одоо жижиг том дунд зорилгоод байгаа. Тэнгүүд та хэрвээ зорилгоо том тавьбал одоо жишээлбэл хүмүүс багшлахыг хүсэж байна гэвэл та одоо бүх зүйл дээр ингэж хэлээ маш бүх жижиг сажиг бүх деталь дээр нь анхаарч эхлэх хэрэгтэй болно. Жишээлбэл хөгөн дээрээ анхаарах шаардлагатай болно. Ханзаа зөв бичиж гэнэ үү те? Бүх жижиг сажиг хятад хэлэнд байдаг жижиг зүйлс болгон дээрээ анхаарах хэрэгтэй болно. Тийм болохоор та хэрвээ хятадын яриагаа сайжруулах хүсвэл зорилгоо том тавиарыг гэдэг зөвлөгөөг өгмөр байна. Мөн хөгний ач холбогдлыг бие яагаад хамтд нь хэлмээр байгаа вэ гэхээр хөг бол маш чухал. Хөгийг анхнаа өрхөгдүүлээд дараа нь ингэж сурдаг зүйл бол биш. Би өөрөө болохоор нэгт зорилгоо буруу тавьсан байсан болохоор одоо шалгандаа тэнцэх байдлаар л ингэж хятадлыг сурч ирсэн болохоор би хөгөө өрхөгдүүлсэн. Тэрнээс болоод яг одоо би хөгөө сайжруулах дээр маш их одоо арга хэмжээ зүйлүүд авч байгаа. Тийм болохоор та анхнаасаа хөгөнд анхаарчвал таны хятад хэлний яриа ирээдүйн сайжрал одоо сайнаар ярихдаа зөв дуудлага гаргахад бол маш ихээр нөлөөлнө. Одоо нөгөө HSK-д тэнцэж байвал болно гэсэн одоо тэр одоо намайг хүмүүс яриаг минь сонсоод ойлгож л байвал болно гэсэн тэр хандлага авч хайбал таны хятад хэлний ярианы чадвар маш хурдан өсөх боломжтой байгаа шүү. Мөн хөгөндөө анхаарахаа битгий мартаа. За миний хоёр дахь зөвлөгөө болохоор хятад хэл сурч байгаа хүмүүст ихэнхдээ тохиолддог асуудал энэ болохоор хүмүүсийг сонсоод ойлгодогч эргүүлээд яагаад хариулж чаддгүй гэсэн асуудал дээр болохоор ингээд тулгуурлаад өгөх миний зөвлөгөө байгаа. За нэгт эхлээд яагаад энэ тохиолддгийн талаар болохоор та бүхэндээ хэлж өгье. Хүмүүс ярингуут бид хэд ойлгодог мөртлөө эргүүлээ хариулгууд гацчихдаг. Энэ болохоор та тэр одоо үгийг мэддэггүй одоо хятад хэлээ сайн сураагүй гэсэн үг биш. Энэ болохоор та сонсоод ойлгодог буюу таних чадвар тий одоо үгийг сонсоод таних чадвар болон одоо амнаасаа гаргаж яг хэрэгтэй үед хэрэгэлдэг чадвар хоёр ч бол тусдаа хоёр чадвар байгаа. Ихэнхдээ хүмүүс болохоор одоо подкаст сонсох, кино үзэх те одоо HSK-ийн listening шалгалтанд бэлдэх зэргээр одоо ингэж хятад хэлнийхээ сонсголыг сайжруулад хятад хэлээ авч байгаа те ингэж одоо ингээ авч ингэж хэлээ хөгжүүлж байдаг. Гэтэл авч байгаа хятад хэлний их мөртлөө гаргаж байгаа хятад хэлний бид хэдийн үед бол яаж ч анзаарсан бол бага байдаг. Тийм болохоор авч байгаа чадвараа бид хэд их хөгжүүлээд гаргаж байгаа чадвараа их хөгжүүлэхгүй байна гэдэг дээр болохоор тулгуурлаж энэ асуудал болохоор гарч ирж байгаа. Meryl Sweeney output hypothesis гэсэн онол дээр болохоор тулгуурлагдаж тайлбарлагдаж болно. Энэ нь болохоор юу яадаг онол юм бэ гэхээр хүмүүс ярихынхаа хэрээр өөрөө яг тэр нөхцөл байдалд юу хэлж чадчих байна, юу хэлж чадахгүй байна гэдгийг болохоор ойлгодог. Тийм болохоор бид хэд одоо авч байгаа хятад хэлээ сайжруулахаас гадна хятад хэлээ ингээд ашиглаад ярихаа мартаж болохгүй гэдгийг болохоор би хэлмээр байгаа. За тэнгүүт энд болохоор бид хэд яаж хэрхэн энэ асуудлыг шийдэж болох вэ гэдэг дээр болохоор би хоёр арга замыг болохоор гаргаж ирсэн. Энэ болохоор нэгт нөхцөл байдал зохиох, тэгээд нөхцөл байдал дээр зохиосон нөхцөл байдал дээр тулгуурлаа AI ашиглаж алдаагаа засуулах гэсэн тийм хоёр аргыг болохоор та бүхэндээ санал болох байгаа. За энэ хоёр арга нь яад юм бэ гэхээр хятад найз байхгүй байж болно, хятад хэлээ сайжруулах хамтрагч байхгүй байж болно. Тийм болохоор та өөрийгөө ямар нэгэн одоо өдөр тутмын амьдралын нөхцөлд оруулж төсөөлөх хэрэгтэй. Жишээлбэл би ресторантад одоо байж болно, эсвэл би галт хэрэгт байж болно,
одоо би хоол захиалах гэж байж болно тийм үү? Эсвэл би буудал авах гэж болно. Тэр нөхцөл байдлаа зохиогоод тэр нөхцөл байдалд та юу гэж хэлэх үү? Тэр хүн юу гэж хэлэх боломжтой. Тэгээд тэрэнд та юу гэж хариулах уу гэдэг дээр болохоор нөхцөл байдлаа зохиогоод тэрэн дээр болохоор та өөрөө амаараа чанга дуудаад тэр нөхцөл байдалд ийм юм болно гэд төсөөлөд зохиогоод ярина гэсэн үг. Хамгийн эхлээд болохоор энэ дүрм дээр эхлээд нөхцөл байдлаа өөрөө толгоонд зохиснохоноор өөрөө чадхаараа хэлнэ. Ерөөсөө AI одоо толь бичиг битгий ашигла яг өөрийнхөө чадхаараа өөрт байгаа мэдлэг ашиглаад ярьсныхаа дараа та AI болон толь бичиг ашиглаад ямар үгийг мэдэхгүй байсан, яаж юу ярьж чадахгүй байсан гэдгийг гаргуулад тэнгуүтээ болохоор өмнө инженеэр хэлж өөрийнх нь чадгаараа хийсэн өгүүлбэрээ одоо AI болон толь бичгийн тусламжтайгаар сайжруулад тэгээд бүрэн төгс болгоод эргүүлж хилээд давтах гэсэн тийм арга байгаа. За энэ болохоор ерөнхийдөө зүрийн шатлалт авахлам эхлээд мэдээж юугаа зохионо нөхцөл байдлаа зохионо дараа нь өөрийн чадхаараа хэлнэ. Тэгснийхэн дараа AI болон толь бичиг ашиглаж хамгийн оновчтой өгүүлбэрийг гаргаад дараа нь тэр гаргасан өгүүлбэрээ болохоор өөрөө давтаж чангаар хэлэх тийм арга байгаа шүү. За миний өгөх 3 дахь зөвлөгөө юу вэ гэхээр хятад хэлээ сайжруулж байгаа хятад хэлээ сайжруулахыг хүсэж байгаа хүмүүс тулгардаг мөн их том асуудал байгаа. Энэ болохоор монголоор бодоод тэрийг хятадаар орчуулахаа хэрхэн болох вэ гэдэг зүйл байгаа. За энийг ихэнх хүмүүс монголоор бодохоор болцохоо шууд хятадаар бодоод ингэж ярэ гэд хэлчихдэг. Гэтэл энийг яг хэрхэн хийх вэ гэдэг дээр болохоор төдийлөн ерөөсөө зөвлөгөө өгдөггүй. За бид хэд зүгээр нэг өдөр унтаад босоход ингээд хятадаар боддог болчихгүй. Бид хэд үүнийгээ тасгалжуулсан эцэст энийг болохоор сайжруулах боломжтой. Үүн дээр болохоор миний хэрэгэлдэг энгийн арга болохоор ойр орчинд байгаа одоо зүйлсээ хятад руу одоо бодож харах гэдэг арга. За энэ болохоор яах юм бэ гэхээр одоо жишээлбэл миний урд камер байна, урд юу байна, компьютер байна. Зурагт байна, гэрэл байна. Эднэрийг хятадаар юу гэдгийг эхлээд бодно. Зөвхөн хятадаар нь ингэж харна гэсэн бодоод. Тэнгүүд тэрнээс гадна та зөвхөн үг хэлэхээс илүүтэйгээр бас өгүүлбэр хэлэх хэрэгтэй. Энэ яах юм бэ гэхээр одоо жишээлбэл та гадуур ингээд найзтайгаа уулзах гэдэг явж байгаа бол энийг хятадаар хэлж болно. Хинтээ уулзах байгаа, хэдэн цагаас уулзах байгаа, хаана тий яаж уулзах уу, яаж очих уу гэдэг байдлаар энийг хятадаар хэлэх байдлаар ерөнхийдөө хятад хэлээр яриа дасгалжуулж болно. Гэхдээ энэ дээр анхаарах нэг зүйл нь болохоор та замдаа явж байгаад одоо жишээлбэл зурагт гэдэг үгийг хятадаар юу гэдгийг мэдэхгүй байлаа гэж бодоход энийг шууд толь бичгээр ингээд шууд ингээд харахын оронд энийг энгийнээр тайлбарлах гэж оролдоо гэсэн үг. Одоо жишээлбэл замраа явж байхад явууны гарц гарч ирлээ гэж бодъё. Тэнгүүд энийг мэдэхгүй байлаа гэхэд шууд явууны гарц гээд толь бичгээр хайхаас илүүтэйгээр өөрийнхөө чадхаар энгийнээр тайлбарлана гэсэн үг. Одоо жишээлбэл машин явж байхад зогсож өгөөд хүний гаргаж өгдөг гарц те эсвэл ингээд хүний гардаг гарц ч юм уу те тийм байдлаар ингээд энгийнээр өөрийнхөө мэддэг энгийн үг болон өгүүлбэрийг ашиглаж тайлбарлавал бас их зүгээр байдаг. Ягаад гэвэл та хүнтэй ярьж байхад та эргүүлээд хариулах болонгууд мэдгүй гарч ирдэг толь бичиг хараад байх танд цаг өгөхгүй тийм боломж байхгүй. Тийм болохоор мэдгүй байсан ч гэсэндээ энгийнээр тэрийг хийлж чаддаг бас болох боломжтой болж байгаа гэсэн үг. За миний дараагийн өгөх зөвлөгөө юу вэ гэхээр хэцүү үгнээс илүүтэй зөв энгийн өгүүлбэр илүү чухал байдаг шүү гэдэг зөвлөгөө байгаа. За энэ зөвлөгөө яг хаанаас ургаж гарч ирсэн бэ гэхээр миний надад тохиолдсон одоо түүхээс ургаж гарч ирсэн зөвлөгөө байгаа. За юу тохиолдсон бэ гэхээр 1-р курсын өвлийн амралтаар болохоор би Монгол руу буцаж байхад манай одоо доормны эгч надаас чи хизээ 2-р курстэй семестр дээр хизээ хурж ирэх вэ гэж надаас асуусан. Тэнгүүд нь би юу гэж хэлсэн бэ гэхээр хаймын шведийн хой сушоо жин чвэда рич гэж хэлсэн. Тэнгүүд миний ямар алдаа гаргасан бэ гэхээр би жин чвэ гэдэг үгийг ашигласан. Жин чвэ гэдэг нь болохоор зөв гэсэн утгыг илэрхийлдэг. Тэнгүүд би зөв огноогоо мэдгүй байна гэдэг өгүүлбэр хэлсэн байгаа. Тэнгүүд би яг үндэ жин чвэ биш би жүн чвэ гэдэг үг ашиглах гэсэн. Тэнгүүд тэр нь болохоор яг гэдэг үгийг гаргаж ирэн. Тэнгүүд яг хизээ ирэхээ би яг ирэх өдрөө мэдгүй байна гэж хэлж байгаад би жин чвэ, жүн чвэ гэдэг хоёр үг болохоор ингэж буруу хэлснээс болоод утгын одоо өгүүлбэрийн утга болохоор алдагцсан гэсэн үг. Тийм болохоор тэгж хэлхийн оронд зүгээр буруу ингэж одоо хэцүү те ийм одоо ийм өгүүлбэр ашиглахын оронд та зүгээр энгийн зөв өгүүлбэр ашиглавал илүү оновчтой байгаа. За энэ дээр болохоор би юу гэж хэлж болох байсан бэ гэхээр хаймын шведийн шимашихо хой сушо гэж хэлж болох байсан байгаа. Тэнгүүд би зүгээр ингэж хэцүү үг ашиглах гад алдсан. Тэнгүүд тэрний оронд өөрийнхөө санаагаа илэрхийлж чадаж байвал илүү алдснаас илүү
оновчтой болж байгаа. Тийм болохоор эхлээд энгийнээр өгүүлбэр болон үгээ хэлээ сурчих. Тэрний дараа мэдээж тэр өгүүлбэр болон үгнүүдэд баяжуулах хэрэгтэй байгаа шүү. Миний дараагийн өгөх зөвлөгөө юу юм бэ гэхээр алдаа гаргаж эвгүй байдалд орохоос бүү ай гэдэг зөвлөгөө байгаа. За энэ болохоор ерөнхийдөө хүний сэтгэл зүйтэй холбоотой зөвлөгөө байгаа. Хүмүүс алдаж одоо ялангуяа хятад хэл дээр дөрөв үгтэй тэр дөрөв үгээ 100 гаргаж дуудаж хэлж байна уу гэдэг дээр хүмүүс маш их санаа зовдөг. Тэнгүүт тэгж бодохгүйгээр алдахаасаа айхгүй байх нь чухал гэдгийг та бүхэндээ өөрийнхөө тохиолдсон туршлага болон жишээнээс болохоор тайлбарлая. За юу болсон бэ гэхээр би анх ирж байхад болохоор мэдээж манай нөгөө хичээл үзэж байгаа юм чи PPT тавина. Тэнгүүд би хятад оюутнуудын өмнө болохоор PPT тавьсан чинь сандраад хүүг мөгөө буруу хэлж гэн ингэж тэгж гэн гэ намайг одоо шүүмжлэх багтаа гэж бодсноос болоод би өөрийнхөө юу ярьж байгааг ч өнөөхдөө мэдгүйгээр PPT-гээ дараа тавиад дууссан. Тэнгүүд би зүгээр мэддэг энгийн өгүүлбэрээ санаа зовсноос болоод хэлж чадахгүй байдалд ерөөхдөө хүрсэн гэсэн үг. Тэнгүүд би зүгээр ингээл Монгол найзуудтайгаа байхдаа хятадаар болохоор чөлөөтэй ямар ч асуудалгүй хөв мөгөндөө нэг санаа зовхгүйгээр нэрлэхгүй ингээ ярьцдаг байсан. Тэнгүүд маш сайн миний хувьд маш дажгүй бол ярьдаг байсан. Тэнгүүд санаа зовсноос болоод би тэрийг болохоор алаад байгааг анзаарсан. Тэгээд дараа нь яасан бэ гэхээр би PPT 2 дугаар PPT тавих болоход би одоо тэр хятад оюутны бүгдийг нь өөрийнхөө Монгол найз байна гэж төсөөлөд ерөнхийдөө хятадаар ярьж үзсэн. Тэгтэл би тэр PPT-г үнэхээр дажгүй ярьсан. Тийм болохоор энэ болохоор хүний сэтгэл зүйтэй холбоотой асуудал намайг одоо ингэж буруу ярьж байна, одоо шүүмжлэх болов гэсэн зүйлээсээ болоод өөрийнхөө мэддэг амархан хятад хэлээ ярьж чаддаг тийм энгийн өгүүлбэрүүдээ ингэж марцсны оронд санаа зовхгүйгээр тэрийг одоо ингэж буруу зөв гэж бодохгүйгээр ярил та үнэхээр оновчтой, үнэхээр сайн ярина шүү гэдгийг болохоор хэлмээр байгаа. За эвгүй байдалд орохоос бүү ай гэдэг нь болохоор бас тустай яг хөө зөвлөгөө гэхдээ би нэгтгэцсэн. Яагаад гэвэл хүн эвгүй байдалд орж иж одоо өөрийгөө юу мэдхгүй байгаагаа мэдчихэж сайжирдаг юмтан. Тэнгүүд одоо энэ дэр болохоор жишээлбэл би фуфей гэдэг үг. Фуфей гэдэг үгийг болохоор төлбөрөө төлөх гэдэг үг. Тэнгүүд би өмнө нь фучэн одоо жифу гэл одоо тийм байдлаар мэддэг байсан. Тэнгүүд фуфей мэдэхгүй байжгаад одоо нөгөө буудал захиалах болсон чинь одоо фуфей гэдэг харин юу гэдэг байгаа юм болоо мэдэхгүй байгаа байсан. Тэнгүүд яг үндэ зүгээр төлбөр төлөх гэдэг үг байсан байлээ. Тэрнээсээ болоод би эвгүй байдалд орсон. Эвгүй байдалд орсныхаа ачаар би одоо энэ фуфей гэдэг үгийг болохоор одоо хизээж мартгаагүйгээр сэжилсэн байгаа. Тэнгүүд хүн эвгүй байдалд ороод тэр эвгүй байдлаасаа хүн бол маш их юм сурч авдаг. Тийм болохоор өөрийгөө эвгүй байдалд аль болох оруулахыг хичээгээрэй. Миний дараагийн өгөх зөвлөгөө юу вэ гэхээр хятад хэлээр чангаар дуудаж унших. Бүх зүйлийг хийж байхдаа чангаар дуудаж унших гэдэг зөвлөгөө байгаа. За энэ юу юм бэ гэхээр бид хэд мэдээж яриагаа зөвхөн сайжруулахаас гадна сонсголоо сайжруулж байгаа, бичгээ сайжруулж байгаа, тэнгуут уншихаа сайжруулж байгаа. Тэр үедээ болохоор аль чадхаараа тэр үг болон өгүүлбэрүүдийг чангаар уншаад сурах хэрэгтэй. Одоо жишээлбэл ямар нэгэн юм сонсож байгаад одоо мэдхийг одоо хэлхийг хүсэж байгаа сурахыг хүсэж байгаа нэг үг гарч ирлээ гэхэд тэрийг чангаар уншчих. Дараа нь болохоор ханзаа ингээд бичиж явахдаа тэрийг ингээд зүгээр ингээд бичихийн оронд тэрийг чангаар бичээд байвал уншаад бичээд байвал нэгт таны зөвхөн тархинд орохоос гадна таны аманд сууж өгнө гэсэн үг. Тэрнээс гадна та тэр өгүүлбэрийг ямар хэмнэлээр унших уу ямар хүүг гаргаж унших уу гэдгийг болохоор илүү сайн тогтоож өгдгөө гэсэн үг. За миний дараагийн өгөх зөвлөгөө юу юм бэ гэхээр өөрийнхөө хэрэглэдэг сошиал медиа платформынхаа зарим хэсгийг хятад платформоор солио гэдэг зөвлөгөө байгаа. За соёл гэдэг нь болохоор зүгээр Facebook, Instagram ашиглахаа боль гэсэн үг биш. Энэ болохоор тодорхой ашиглаж байгаа тэр хугацааг одоо өөр одоо хятадын одоо сошиал медиад болохоор ашиглаж зарцуулаа гэсэн үг. Жишээлбэл Xiaohongshu өөр юу вэ? WeChat, Weixin дээр ч гэсэн зөндөө олон одоо хятадын жижиг одоо нөгөө богино рил бичлэгнүүд байгаа. Тэрийг үзээ гэсэн үг. Тэрнээс гадна хятад кино болон подкастууд болохоор аль болох чадхаараа сонсорой гэдэг зөвлөгөө байгаа. За энэ нь яах юм бэ гэхээр та текстбук үүнийг ашигласнаар болохоор та зүгээр нэг текстбук дээр гараад байдаггүй. Одоо хятад хүмүүсийн ашигладаг өдөр тутмын хэллэгийг болохоор ашиглаж чаддаг болно гэсэн үг. За энэ дээр болохоор гэхдээ зүгээр ингээд юм болгон дээр паузлаад одоо подкаст сонсож байгаад мэдгүй гарангууд шууд паузлаад энийг бичиж аваад эсвэл кино үзэж байгаад мэдгүй гарангууд бичээд тэрийг нүдлээд байвал хүн болгонд мэдээж сонирхолгүй оновчгүй байна. Тийм болохоор одоо нэг подкастаас эсвэл нэг кинонаас ядаж
өөрийнхөө мэдхийг хүсэж байгаа яг нэг үг бол нэг өгүүлбэрийг сураад авчих. Тэрийг хамгийн гол нь дараа нь өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа болохоор заавал ашиглах хэрэгтэй. Тэгжээс таны тархинд сууж өгнө гэсэн үг. Гэхдээ хамгийн гол нь тэр үгээ мэдчихэд дараа нь ингээд хайчиж болохгүй урт хугацааны ой санамжинд оруулах хэрэгтэй. Урт хугацааны ой санамжинд оруулахын тулд эхлээд үзчихэд дараа нь хэсэг хугацааны дараа дахиж давсныхаа дараа тэрний дахиад хэсэг хугацааны дараа давт одоо 2 цагийн дараа давцсан бол дараа нь 4 цагийн дараа давц те. Тэрний дараа нь одоо маргааш өглөө нь босоод давц. Дараа нь 7 хоногийн дараа давц гэдэг байдлаар санах хэрэгтэй. Тэгэхгүй бол та сурчлаа гэж бодоод хаяад 7 хоногийн дараа тэр үгээ дахиж мэдэхгүй босны оронд урт хугацааны ой санамжинд оруулах байдлаар хэмнэлттэй ингэж сурвал мартахгүй тэгээд мэдээж шинэ үг сурах боломжтой болно гэсэн үг. Тэрнээс гадна хятад хэл бол үгний цуглуулга биш. Тийм болохоор зүгээр үг цээжлэхгүйгээр үгээ мөн өгүүлбэрт оруулаад тэргээ ярьдаг болох хэрэгтэй. Ингэснээр та хятад хэлнийхээ хэмнэл хэрхэн энийг ярих уу, ямар хүүг ашиглаж ярих уу, яг энэ өгүүлбэр энэ хэсэгт хэрхэн өргөлтөө гаргах уу гэдэг байдал дээр болохоор тулж ажиллах боломжтой болдог байна. Миний дараагийн өгөх зөвлөгөө юу гэхээр ойролцоо утгатай үгсүүдийг ялгаж салгаж чаддаг болох гэдэг зөвлөгөө байгаа. За энэ дээр бид хэд болохоор ингээд одоо ямар нэгэн үгийг шууд монгол үгээр нь юу гэж хэлдэг вэ? Монгол утга нь юу гэсэн утгатай вэ гэж шууд монголоор нь одоо орчуулад цээжлэх бол хангалтгүй. Одоо ямар үед тэр үгийг ашиглах уу, ямар нөхцөл байдал тэр үгийг ашиглах уу гэдэг дээр болохоор төвлөрч ажиллах хэрэгтэй байгаа. Яг бол ойролцоо утгатай үгнүүд маш их байдаг. Жишээлбэл ши хөө ши гэдэг үг одоо хоёр үг байгаа. Энэ хоёр үгийг болохоор хоёулаа тохирох гэсэн утгатай боловч хоёулаа болохоор өөр нөхцөл байдал ашиглагддаг. Тийм болохоор энэ дэдтэй маш их олон ойролцоо утгатай үгнүүд байгаа ч гэсэндээ өөр нөхцөлд ашигладаг зөндөө үгнүүд байгаа. Тийм болохоор энэ болон үг болон өгүүлбэрүүдийг болохоор яг ямар нөхцөлд ашиглах вэ гэдгийг нь маш сайн цээжлээд ялгаж салгадаг болсноор яг амьдралдаа гараад ярин яг хүнтэй хятад хүнтэй ч юм уу те хүнтэй ярих болонгууд тэр үгийг одоо яг зөв нөхцөлд зөв ашиглаж чаддаг болно гэсэн үг. За энэ бичлэгийн төгсгөлд би та бүхэндээ юу гэж хэлмээр байна гэхээр хятад хэлний ярианы чадвар нь болохоор хэр их үг мэддэгтэй биш аль хэдийн мэддэг үгээ одоо өгүүлбэр хятад хэлээ хэрхэн зөв цагт зөв нөхцөл байдалд ашиглаж чаддаг болох вэ дээр оршин тогтдог байна. Мөн би өмнө болохоор зүгээр олон үг мэддэг те одоо хятад хэлний сонсголоо ингэ сайжруулад байвал яванда миний хятад хэлний ярианы чадвар сайжирчснаа гэж боддог байсан буруу байсан гэдгийг болохоор ойлгож авсныг та бүхэндээ дахиж хэлмээр байна. Мөн хятад хэллээр ярихад болохоор төгс төгөлдөртөө байдаггүй. Төгс төгөлдөр болчоод хятад хэлээр ярихад байдаггүй. Харин маш их алдаж, маш их дасгал сургалт хийж те алдсныхаа дараа тэрнээсээ ойлгож авснаар хятад хэлний ярианы чадвар өсөх боломжтой байдгийг болохоор дахин хэлмээр байна. За тэгээд хэдүүлээ олон үг цээжлээд олон шинэ зүйл сурахтай биш харин тархинд байгаа үгээ хэрхэн амнаасаа гаргаж чаддаг болох үе дээр тогтож ажиллаарай гэж та бүхнээсээ хүсэж байна. Өнөөдрийн бичлэг та бүхэндээ таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд хэрвээ таалагдсан бол мөн одоо хятадтай холбоотой те мэдээлэл өгсөн эсвэл ийм зугаатай те бичлэгүүдийг үзхийг хүсэж байвал манай Маманбат гэдэг сувагт болохоор нэгдэрэй гэж та бүхэндээ хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяр таа.